хичээнгүй ихрэх урмын шамнар минь сайн байна уу? Эцгийн дэлбэшиг хөөргөн совлон багштай сайн байна уу? Сайн. За суцгаач. Яагаад бүгдээ Монгол хэлний хичээл авна? Хичээлээс өмнө миний хүүхэд өмнөх хичээлээр юу гэсэн бэ? За багштай хэлээ. За зэрэг. Өмнөх хичээлээр сонсноо баримтаар авах мэдээлэл сонсноо. Номон гэх. Мэдээлж сурсан. За гэрэл авах багш нь сонсноо баримтаар авах мэдээлж ирээрэй гэж хэлсэндээ. Тийм. За өнөөдөр хичээл эхлэхээс өмнө миний хүүхэд нараа өглөөний мэдээ хэн нэвтрүүлэгч болон өөрийн бичсэн мэдээгээ унших вэ? За гоорлоо. За түр бай. Өөрийн унших. За билэгдэрч. За хамаач. Хайхи ахыг. За дөрөв хүүхдийг зорчих гэж. За билэгдэрч уншаарай. Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн дунд сургуулийн урлагийн наадам зохион явуулснаас үүний 1-р шат боллоо. Сурагчид урд хүрч ахвал самбагаа зайлшгүй болцоо. Дөрвөн анги хамгийн гоё бүжгээр тодорхой Хавцсан масуулаа харав. Хоёр гарын даван дөрвийн аран оюутнууд нэгдүгээр баримт ороод захирал наран чимэг багш дөрвийн аран гаднаа өдөр зугаалах эрх олох. Дөрвийн аран говьд очоод мацалаа харав. Нийт 21 мацалаа байв. Тэд гэхдээ 28 хэд 3 мацалаа байв. Бүгд мод хэллээ. 2013 оны 3 сарын 16-ны өдөр хар хоёр цөмийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн 4 ангийнхан хамтран ажил 100 гаруй мод тавилаа. Хамгийн олон ном өссөн хүүхдүүдийг шагнууллаа. Хар хоёр цөмийн 2-р сургуулийн захирал намаа их уусгай тэмцээн дөрвөн түрүү шагнууллаа. 2017 оны 4 сарын 21-нд мэдээлэл гэсэн юм аа. За баярлалаа мэдээ уншсан хүмүүстээ маш их баярлалаа хүмүүстээ. Гоё. За сонсогч. Багш өнөөдрийн хичээл ихтгэж хэлдэг. Гурван зургийг авчирсан. За миний хүмүүс энэ гурван зургийг хараад ямар үйл явдал чи бодоод сууж байгаа. Бодоорой. За ихний зурган дээр бүгд ямар үйл явдал болж хэлнэ. За цааш нь дараа яваад өрөө ойшин найзтай авчих чинь. Амар наадам болоод бүр зүмэлэн Хордос наадмаар болдог гэж. оо мансан юу яагаад гэдэг нөгөө Хордос наадмаар за их хурд болж байна. баасан. За Улсыг наадам болж байна. хаалсыг наадам гэж юу? За бүжлээ. Улсыг наадам болж хөлөн ордод оролцож байна. За юм бэ. За тэгвэл дараагийн зурган дээр. За сэрэнгээс эхлэв. Захирал наран чимэг цэцгээ багшны сэгнүүлж байна. Багш нь шагнуулж байна. Цуцаг үрж байна. Ачийн жилээр л чангалж байна. За байна. Анаас үгүй. Манай сургуулийн захирал цэцгээ багш нар амар сайн багш нараас шагнуулж байна. Түрээ ингэж байна. Сургуулийн багш нар
захирал нарийн чимэг багш цэцгээ багшаар шигнэж байна. За, өөр юу яах вэ? Мөсөө. Сургуулийн 30 жилийн яваад цэцгээ захирал нарийн чимэг уусдаг шигнэж байна. За, энэ шагнуулж байгаа зураг байна. За, дараагийн зурган дээр. За, ануучангаас явах шин. Хоёрдугаар хараа хоёрдугаар сургуулийн жацганы талбай дээр багш болон хүүхдүүд жацгаан түүж. За. Баярлалаа. Хүүхдүүд сургуулийн албан талбайд жацгаан түүж. Маргаат тавьсан. Хүүхдүүд нөгөө шинж хурааж байна. За, жимс хурааж байна. Бэлэж өгч. Багш нар жацгаан түүж. За. Багш нар хүүхдүүд жацгаан түүж хүмүүс үсэж байна. За, жацгаан түүж. Багш сурагчнаар сургуулийн хайртай талбайд жацгаан арчилж байна. Оо, сайн байна. Босож байна, арчилж байна, тийм ээ? За. Хүүхдүүд багш нар жимс дүүж тусалж байна. За. Жацгаан. За, идчихье. За, баярлалаа минь хүүхдүүд. За, гарч. За, бүгдээрээ сая. Юу харсан лээ? Зургнууд хараад юу бичсэн? Та баримтууд бичсэн байхгүй баримтууд. Миний хүүхдүүд түрүүн сонсноо баримтаар утсан шүү дээ. Тэгвэл бид зургийг хараад баримтууд бичсэн байх нь шүү дээ. Түр өнөөдөр хичээлийн сэдв. Түрүүн өчигдөр. Оо бас харснаа сонсноо ижлэн гэдэг. За, харснаа баримтаар багшлаа. Мэдээж. Монд. За, тэгээд. Зураг харсан юм. За. бүгдээ уншиж шүү. Бидний мэдгэл шалтгаан болон хаснаа баримтаар батлан нэрээ зөв сайхан бичиж сурна. Сайн гооч. Аваач. Одоо миний хүүхэд энэ бүрэн зурган дээр ийм үйл явдал болж иж магадгүй баримтууд бичсэн байгаа шүү дээ. За тэгвэл одоо аль нэг зургийг сонгоно. За нэг зураг сонгох. Сонгосноо. За одоо сонгосон зургаараа юу бичих вэ бүгдээрээ? Мэдээ. За тэгвэл мэдээ уншаарай. Мэдээ бичихтэй. За мэдээ бичихтэй нэг тодорхой зааврын дагуу бичдэг баг. За ихний зааврыг хийн аль. За зааврыг уншиж. За дараа нь бичих юм. За уншиж. За намаш. За гараад.
бичиг өгнө. Эхний өгөөд За байж юмгүй. За сонирхолтой асууж байна. Мэдээж чадчихна. бичгийн мэдээлэлээр хаасан постыг харах. Тийм зургуудыг хараад сонирхолтой гарч өгөх нэ. Яа дараа. За Эхний өгүүлбэрийг цааш нь уншихаар сонирхолтой бичнэ. Өгүүлбэр бичээний цааш сонирхолтойгоо бичиж өрнүүлнэ гэсэн тийм. Эхний өгүүлбэрийг уншихад цаашаа их гоё сайхан байхаар бичгээр биш тийм бичнэ гэсэн үг байна. За хаан хизээ хэн юу гэсэн асуултын дагуу бичнэ. Хаан болсон хизээ болсон гэдэг бичнэ. за тэгээд тэр үйл явдал тэр үйл явдал Хингийн оролцсон. Юу хийсэн таах вэ? Бичгэн штэ. За. Ойлгомжтой хүүхдүүдээ. Ойлгомжтой. За миний хүүхдүүд одоо нэг мэдээгээ нэг зураг сонгоцсон байна тийм үү? За одоо ямар үйл явдалтай ямар арчиг өгч ямар үйл явдалтай юу өчх үү гэдгээ бодно. За тэгэхээр төлөвлөх нь шүү дээ. За мэдээ зүйл байна. За ингээд нүгдэж 1 минут бодоо. Багш цаг. Мэдээ зөөлх нэгээрээ. За ботцсон уу? Ботцсон. За багш нь хүүхэд бүрт энэ цаасан байна. За миний хүүхдийн цаасан дээр сая бодож төлөвлөсөн үү? Бичиж. За багш нь 5 минутын хугацаа өгсөн шүү.